За юу гэх guys. Ингээд Berserk манганы манай волюм 6-гийн эхний хэсэг ороход бэлэн болсон байна. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө дараадаг юмнуудад дараад ороод ирээрэй. За ингээд бичлэгэндээ орцгоё. Газ Грибт хоёрын яриаг Midland-ийн хаан болон түүний дүү угсаас алгамжлах дараагийн хаан хүү Julius нарын гинтээ ажилд таслав. Грибт хааныг харангуйтай хүндгэлтэйгээр бүхийсэн ч зөрүүд газыг яг түн шиг бүхийлэхийн тулд Грибтийн ятгалаг болон Julius-ийн занл хэлсэн үгс хэрэг боллоо. Суулж өнгөрүүлсэн дайнд Midland-ыг ялтад хүргэж улс орныхоо нэр алдрыг мандуулах хүмүүс нь хэрэм зэрэг горилсон сурвалжууд биш харин Грипичиг залуу эрч хүчтэй игэл ард гаралтай дайчид хэмээн хаан үзэж түүнтэй биешлэн уулзгаар шийджээ. Хааны сайшаалын үгэнд Грипитиг талархад илэрхийлэх зуур хэдэн метрийн цаана орших ордны багны араас нэгэн охин тэднийг ажиглан зогсохож хаан түүнийг өөрийн охин гүнж Шарлотто хэмээн танилцуулав. Гүнж эрчүүд рүү дөхөж очихдоо замын чулуунд бүдэрч унах төгсөн ч Грипит түүнийг амжиж түшиж ав. Гэвч Шарлотод гар үрстийн төлөө Жулиус уурсан Грипитийн хацар руу гараараа хүчтэй алгадав. Грипит энэхүү шийтгэлийг хүлцэнгүүгээр хүлээж авсан ч Жулиус руу хачин жигтээ жихүц төрөм инээн зэглэл тодрууллаа. Ингээд хаан Жулиус болон тэднийг дагалдах хамгаалагчид цааш явцгаав. Харин Шарлотто тэднийг даган одохынхоо өмнө Грипит рүү эргэн харж тэдний харц тулгархад бие биенээ сонирхсон сэтгэл нь илт илрэв. Төлөвлөгөө Жулиус бусдаасаа салж явахдаа Грифтийн талаар шивэр авир хийж байсан шивгчтэй таарч тэднийг зандарч хөв. Шивгчид сандран зогссны дараа сайд босс Жулиустай уулзаж уудалгүй болох намрын ангийн үеэр хааны хамгаалтыг уламжлал ёсоор Жулиусын White Dragon Knights бус харин Бандовтой хавхад даатахаар болсон тухай таагүй мэдээг дуулгав. Энэхүү мэдээ Жулиусын хардталтыг туйлд нь хүргэсэнд пост түүний эмзэг цэгийг ашиглан нэгэн хорт санааг тархинд нь суулгав. Тэр нь ангийн үеэр төрсөн хортой сумаар Грифтийг харваж амийг нь бүрлгэх төлөвлөгөө байлаа. Шин төлөвлөгөөнд бүрэн итгэлтэй болсон Жулиус цааш одохдоо пост түүний араас бүхнийг гадарсан шинжтэй шоолонгуй нэмсгсээр үлдэв. Энэ үед Гац Винтхамын олон самхгуудын нэгнийхэн дээвэр дээр тэнгэрөө чиртэн хөвтөж аврах томил дээрээ оддыг заан чиглүүлнэ. Тэрээр Грифтийн хэлсэн чамайг аврахад надад ямар нэгэн шалтгаан хэрэгтэй гэж юу гэх үгийг эргцүүлэн бодож эцэст нь өөрийн илдээ зөвхөн Грифтийн төлөө далайхаар сэтгэл шулуудав. Намрын ан нэгэн тэхэлж яз ууртнууд хааны удирдлагадор Бандов хавгийн хамгаалтад үнэг хөөж зугаацж байлаа. Харин цаагаараа Жулиус нэгэн ном сумчин хөслөн Грифтийн амийг бүрлэхээр аль хэдийн сүүдэр шиг нууц хувилдаанаа бэлджээ. Гац энэ бүх үйл явдлыг цагийн гарц хэмээн үзэж энд байхаас илүү цус тулааны талбарт зогсохыг илүүд үзэж байв. Гэвч Жудао Коркус 2 түүнд хааны хамгаалтад сонгогдно гэдэг тэдний бүлгийн хувьд асар их нэр төр гэдгийг сануулна. Тэдний яриаг чимээг өгөн сонсож зогссон Каска харцаа Грипт рүү шилжүүлэх бөгөөд тэр үед Грипт гүнж Шарлоттой хуучлан зогсож байлаа. Шарлот ангөрөө хийх цаашлаад дайн дажин гэдэг ердөөл эрчүүдийн цус дотоод үзлээ хангаж буй хэрэгцээгүй зэрлэг үйлдэл хэмээн дургуйцлээ илэрхийлв. Грипт түүнд үгээр хариулсангүй. Харин ч хажуугийн модноос навч тастан авч уралдаа нагаад чангаар эсгэрв. Үүнийг нь гүнж дуурайхаж оролдоод бүтлгүйтгэхэд Грипт түүнд хэрхэн эсгэрхийг зааж өгнө. Тэд хамтдаа цагийг тунч дотн намуухан өнгөрүүлж байлаа. Гэтэл гинэгзэн Шарлотны морины ардаас хүлэг баатрууд зэрлэг гахаа хөөж гаргаснаар морин үргэж гүнжийг авч давхин одлоо. Грипт араас нь яарн нэхэж анчтаа солгүй орших нэгэн хавцалт гүнжийн морийг арайхийн тогтоов. Айж сандарсан Шарлот Грипитийг чангаар тэврэн авсан ч төлөвлөгөө өөрийнхөө энэ үйлдэлд ичингүүрэн бие цэгцэлж морин дээрээ цэгсв. Грипит гүнжийн морийг хөтлөн буцахаар сэхэж байтал гинтэн хаанаас ч юм бэ харавсан номны сум түүний хуйгийг нэвтлэн цээжинд нь хүчтэй зогдлоо. Грипит хавслын гүйхүү усанд унан ойчход Бандовтой хавхтын дайчид сандралдан гүйж ирэв. Каска Грипитийг халамжлан асарж байх зуур Гац юу болсныг тодруулахаар Шарлотыг байцаана. Айж сандарсан гүнж ойлгохтой хариулж чадахгүй байсанд бухимдсан Гац өтгөн ширүү ой модон дундуур хайгуул хийсэн ч модны ард нуугдсан Жулиусын алуурчныг олж харсангүй. Энэ үед Грипит хүн бүрийг тайван байхыг сануулan олонний анхаарлыг өөр дээрээ татав. Тэр цээжнээсээ сумыг суглан авч хор төрсөн байгааг нь олж мэдэв. Гэвч Грипит өөрийн бэхэлэтийн ачаар зүрхээ хамгаалж чадсан тул ямар ч бэртэл гэмтэл аваагүйгээ хэллээ.
Бүлийн гишүүд Грифти энэхүү юр бусын азыг гайхан биширч байсан ч газ түүний амьд үлдсэн шалтгаан зүгээр нэг тохиолдлын аз биш илүү агуу хүчтэй холбоотой болов хэмээн дотроос сэжиглэнэ. Мориноосо буусан Шарлот гүнж Грифтиг ийм бөглөө хавцал руу дагуулж ирэн аюулд оруулсандаа уушлалт говь. Бүлгийн дайчид гинэтхэн алуурчны жинхэн байна Грифт биш харин гүнж Шарлот байсан байж магадгүй хэмээн таамаглацгаав. Гац хэсэг ирсийг дагуулan ойг нэг нэгэнгүү нэгдсэн ч хөлсний ном сумчин айл хэдийн тэр хавийг орхин одсон байлаа. Харин энэ үед Грифт алсаас Жулиусыг олж харах бөгөөд өөрийг нь хин хөнөөхийг завцсныг зөнгөөрөө шууд тухаарна. Энэ хооронд Винтхамд Жулиус болон хөлсний ном сумчин хоёр өөрсдийг нь төлөвлөгөө бүтлгүүцсэнийг Жулиусын өрөөнд шивнэлтэн сууна. Язгуурчнуудын дунд энэ халдлыг чөдрийн тагнуул Шарлот хүнжийн амийг бүрлэхээр оролцсон бөгөөд Грифт өөрийн биеэр халахлаа хамгаасан гэхээр газар аваад байлаа. Төлөвлөгөө нь буруугаар эргэж Грифтийн нэр хүндийг Мэдландын сурвалжуудын дунд улам бүр өсгөж өгсөнд уур хилэн бадарсан Жулиус хамсаатнаа нин дээр явахыг тушаав. Тэрээр ангийн талбарт Грифттэй харс тулгарсан тэрхүү агшныг иргэн санаж түүний ширүүн харцыг эдэш рүүгээ дайрахаар зэхэж буй шонгор шувууны дүртэй зүрлэн чих үзэж байлаа. Винтхамын өөр нэгэн хэсэгт Гац Грифтийн дуудлагаар ирнэ. Тэрээр Грифтийг өндөр цамхгийн дээр барилга номын санд байхад нь оллоо. Грифт зөвхөн тулаанд яллаа гэд өөрийн гэсэн хаан тустай болох хэмжээний өндөр зэрэгдэвт хүрч чадахгүй гэдгээ хэлнэ. Тэрээр нэгэн загтал бичиж дээр нь өөрийн тамга түгжийг дарах зураа Гац хандан тэдж бас өөрсдийн гэсэн сүдрийн аллагын төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй гэсэн хорт саналыг тавилаа. Шүүн дунд зэвсэг агсаж нүмерэг нүмерсэн Гац Жулиусын харшийн гадаа сүдэр мэт харуулан зогсно. Энэ үед түүний тархинд номын санд өнгөрсөн Грифти яриа зуурайдах шиг болов. Грифт өөрийг нь хөнөөхийг завцсан хүн бол Жулиус мөн гэдгийг хэрхэн мэдснээ түүнд инхүү тайлбарлсан юм. Суманд түргсэн хооронд маш ховор бөгөөд Винтхамд ганцхан эмчил лүүгээр үйлжилдэг аж. Жулиусын удирддаг White Dragon Knights-ийн нэгэн дайчин тэрхүү эмчийн бүхээг рүү орж хор удалж авсныг Грифт олж мэджээ. Улмаар ордны нэгэн шивгчэнд мөнгө өгч нөгөө харвасыг мөрдүүлсэнд тэрээр Жулиусын өрөөнөөс бүтлгүүцсэн алгынхаа тухай ярилцаад гарч явахын шивгчин өөрийнөө дээр харсан байлаа. Хинт ч харагдаж болохгүй бас Грифт тэр хоёрын төлөвлөгөөг хинт ч хэлж болохгүй гэсэн хатуу даалгавар авсан Гац Жулиусын аврагтам харш руу сэм нэвтрлээ. Дээвэр дээрээс ажиглаж байхдаа тэрээр Жулиус өөрийн залуу хүү Адонистэй элдний урлаг зааж харин тэднийг Адонисын асрагч Хассан харж зогсохыг анзаарав. Эцэгтэй ширүүн цөхөгдөж гараасаа элдэ алдаа унах хүүг хараад Гац хэсэг зуур алмаарин зогсов. Адонисын туулж буй энэхүү хатуу ширүүн сургуулилт Гац Гамбиногийн удирдлагад дор өнгөрүүлсэн өөрийнх нь хүн тэцүү хүүхэд насыг ирэхгүй санагдуулна. Дасгал сургуулилт дуусны дараа Жулиус задгаа зуухны дэргэд дарс шимэн суув. Тэрээр дүрлцэг гал руу ширтэхдээ Грифтийн төрхийг олж харан уурсандаа барьж байсан хундгаа хан руу шидэн химхлэв. Гэтэл гэнэтхэн сэрүүн салхи хүлээж тагтны хаалга нэгдхийг мэдрэв. Галын төлнөөс үүссэн харанхуй сүдэр дундаас Гац гэнэтхэн гарч ирэхэд Жулиус ханд байх гоёл чимэглэлийн хуйг дуулганы илт рүү угс хийсэн ч аль хэдийн хожимдсан байв. Гац урагш давшин Жулиусын цээжийг хүчтэй зүсэж амийг нь таслав. Гац үүдний өрөөнд нэг хүний сүдэр зогсож байхыг харангуйтаа Грифти өгсөн хинт ч харагдаж болохгүй гэх даалгаврыг биелүүлэхийн тулд ил дээрээ шууд нэвжүүлж орхив. Нас барсан өөх сүдэр хажуугийн онглын гэрэлд унах үед Гац мэл гайхаж цочролд орлоо. Тэрхүү сүдэр харуулныхч биш, бүр насан турш хүнийгч биш байв. Гац илд залуу хүү Адонисын хөвлийг нэвт зоосон байлаа. Адонис урагш уунахтаа гараа сарвахад Гац амжин түүнийг атгаж авлаа. Хүүн ямар нэгэн зүйл хэлхийг оролцсон ч амнаас нь зутах цусандаа хахан үгэн тасалтав. Тэрээр Гацын гараас атгсан атгалтаа алуурхан тавьсаар амьсгал хураалаа. Дөнгөж сая өөрийн гараар бяцхан хүүхдийн амийг тасчихснаа ухаарсан Гацыг хоёр харуул олж харав. Гац тэднийг нүд ирэмхийн зур хөнөөгөөд яаран зүгтэж эхэллээ. Энэ үед асрагч Хасанд харшид хулгайч нэвтэрсэн тухай мэдээ иржээ. Тэрээр Жулиус Адонис хоёрын өрөө рүү шалган орохдоо хоёулаа цусан дундаа хэвтэж байхыг нь олов. Хулгай чимээнд цоллогдсон Гац аль хэдийн харшийн гадна гарсан байсан бөгөөд өөрийг нь олж харан довтлох тоо томшгүй олон харуулуудтай цус тулаан хийж байлаа. Өөрийн царайг таниулах аюултай тул тэднийг цөмийг нь устгах боломжийг гадарсан Гац харшийн гашааг даван үсрэв. Гэвч үсрэх агшинд номны сум түүний мөрийг нэвт зоож амжижээ.
Хашааны нөгөө тал газарсан газ ханны ёроолд байгаа жижиг төмөр сараалчтай цонхыг олж харан сараалжийг нь өшөглөн хэмхлээд бохирын сувг руу өсрөн орлоо. Ийхүү эвгүүдэж унахта тэрээр цугууж гарсан хатуу чулуу мөргөж ухаан алдан унав. Газ зүүдэндээ өөрийн хүүхэд насаа зүүдэлж Гамбинодоо элс зөрүүлэн тулдаж байв. Илнүүд хоорондоо харшилдах үед Газ Гамбинод ердөөл түүний сайшаал хайрыг хүсэж байснаа хэлхийг оролдоно. Гэвч тэдний тулааныг зоодын мангас мэт аврах сүудэр тасалж Гамбиногийн толгойг тас завчин залуу хүү Газийн хөвлий рүү гүн нэвт бүлчгэв. Зоод гараа нүүрэндээ хүрэх агшинтай гэрэл тусахад тэр нь мангас зоод биш харин Газ өөрөө Адонисыг санамсаргүй хөнөөсөн шиг аимшигт мангас болон хувирсан байлаа. Газ зочин сэрсэн бөгөөд тархиндаа авсан хүнд гэмтлээсээ болж дотор нь муухайран бөөлжиж толгойноос нь цус ихээр гоожно. Тэрээр бохирын сувгаас гарах замаа олохоор сүлдэж чадсан бие арай хинчирсээр урагшиллаа. Энэ үед Виндхамын нэгэн буудалд Бандав Хавкийн гишүүд дарс шимэн суув. Рикард бүтэн өдрийн турш Газыг хараагүй гэдгээ хэлэхэд тэд Газыг хаанигтай ганцаараа бэлтгэл хийж байгаа байх хэмээн таамаглав. Яг энэ үед буудлын хаалга нээгдэж хэр буртаг цус нүжиндээ хутгалсан ухаан алдаж унахын даваан дээр ирсэн Газ алхан орж ирлээ. Хөсний дайчид түүн рүү сандралтан гүйж очиход Газ Каскагаас Грефит хаан байгааг асуув. Каска түүнийг Шарлот хүнжин зохион байгуулж буй хүлээ авалтад оцсон гэж хариулах зуур Газын гар дах сумны шархыг анзаарч амжив. Грифтийн байгаа асар том хүлэн авалтын танхим урт чатны оройд байрлах аж. Газ шатаар өсөж байхдаа дээш ширтвэл одны гэрлийн тусгалдоор шатны дээрх том усан ориглуурын дэргэд Грифит Шарлот хоёр хоёулахна дотсон зогсож байх нь үзэгдэв. За энэ хүрээд Берсерк манганы маань волюм 6-гийн эхний хэсэг энэ хүрээд дууслаа. Тэгээд бичлэг оруулааг уудсанд үнэхээр их уучлаарай. Тэгээд нүүдэл суудлын асуудал гээд ер нь нэлээд удажчлаа. Тэгээд дараа 7 хоногт багтаагаад Vagabond волюм 2-ыг бүтнээр нь оруулахыг хичээх болно. Тэгээд дараагийн бичлэгээр Vagabond-оор уулзцгаая. Bye guys.